За сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн амар хамгаалан айлтчлан мэдчлээ. Өнөөдөр яриагаан бол Эрдэнэзүү хийдийн зохичин хурлын талаар бол ярина. За Эрдэнэзүү хийдийн зохичин хурал нь бол одоо Эрдэнэзүү хийдийг одоо байгуулагдсанаас хойш бол маш их олон хурал ном хурж исэн. Тэгээд түүнээс улбаалаад бол зохичин хурал нэмэх хурал гарсан байдаг. Зохичин гэдэг маань өөрөө их чуулган гэсэн үг. За энэ хуралд бол маш их олон одоо ном багтсан байдаг. За Эрдэнэзүү хийдийн лам хамаргууд 1937 оноос өмнө давг даржаа лам буюу 7 дугаар цорчин намтны үед бол зохичин дугнаа барьсан байдаг. Энэ нь бол 1760 онд бол 64 онд эхлээд 1770 онд бол зохичин дугнаа барин дуусгасан байдаг. Үүнээс өмнө бол Эрдэнэзүү хийдийн мах галаа, цойжогийн сүм, гэрсэн гомбын сүм гээд маш их олон сүм дугнаа бол хурал намаа хурж агаад 1770 оноос зохичин дугнаа бариад бол зохичин хурал намаа бас эндээ хурж эхэлсэн байдаг. За их чуулган гэж хэлж байгаа нь бол маш их олон ном багтсан байдаг. Одоогоор бол Эрдэнэзүү хийдийн зохичин нийтдээ 34 ном байна. За түүндээ одоо Тасчээрийн сан гэдэгтэй найруулж үүсдэг маш их олон сахиусны ган шавг дөрвөлүүд байдаг. За Эрдэнэзүү хийдийн хурал нь бол 1937 оноос хойш нь бол тасалтаагүй одоо хурлуудын нэг одоо баруун хүрээ болон Эрдэнэзүү хийд бол хурал намаа бол таслаагүй байдаг. Энэ нь бол одоо ямар одоо учиртай юм бэ гэхээр бол 37 онд одоо тус хийдэд сууж исэн лам хуурууд нь бол гэрээрээ одоо нуужийн уншлаг намаа залгуулan одоо авчирсан байдаг. Үүний нэг одоо тод илрэл жишээ бол бидний мэдэх бол 1990 онд амьд сэрүүн байсан зохичин их өмцөд Эмээлхва, мөн Дацангийн өмцөд байсан Гом Бочроо гэсэн одоо настай өвгчүүдийн буйнд Эрдэнэзүү хийдийн одоо зохичин уншлаг бол тасалтаагүй. Үүнээс гадна энэ хоёр өвгчүүлээс гадна өөр маш их олон настай хүмүүс хүртэл одоо энэ уншлагыг бас мөр зэрэгцэн одоо гэр гэртээ одоо уншин одоо заслалгүй ирсэн байна. За их чуулган гэхээр зохичингийн маань одоо ном уншлаг бол Бурхан багшийн айлтсан тэр ширнэн химэх одоо номоор эхлээд одоо тэгээ ламын чотуу за мөн одоо гандан лавжаа багшийг одоо баясгах юм номууд мөн жамбал санжид шижээ хаян цагаан шөхөрт ханчуу навуу гэдэг маш их олон номууд байдаг. За энэ бас ерөөлүүд бас байдаг. Энэ одоо Дагийн жинчүү, Санжаагүлла, Санжин молон гэх мэтчлэн ерөөлүүд байдаг. За ингээд нийт уншлах нэм үүндээ ямар онцлог ном хорж байгаа юм бэ гэхээр бол Эрдэнэзүү хийдэн бол анхны хуйлгаан давг даржаа ламын зохиосон гомгөрийн дөрвөл хэмээх номууд уншиж байна. Энэ ном бол ганцхан Эрдэнэзүү хийдэд уншигдэж байна. Мөн заваа дандан Лусан баян ламын одоо зохиосон Эрдэнэзүү хийдтэй барилдуулсан одоо солид төвхтөндөө барилдуулсан солидыг уншиж байна. Эрдэнэзүү хийдийн одоо 3 дахь хуйлгаан гончиг жинсэн ламтны одоо дархийг бас уншиж байна. Энэ ногоон цагаан дарх уншаа сүлд нь бол Пагмаж хожи буюу одоо энэ 8 их аюулаас гэтэл гэх юм дархийн одоо магтаал энэ номыг уншдаг. Мөн одоо богд ламын одоо зохиосон тэр гавсан дэмбэрэлт одоо гэл маш их олон номоос ингэж бүрдсэн юм уншлах ном одоо Эрдэнэзүү хийдэд уншигдэж байна. Энэ нь бид хэд бол 1937 оноос өмнө уншигдэж байсан номоо өвгчүүлийн одоо тэр тасалтаагүй уламжлалыг залгуулan авч гэж уншдагаараа Эрдэнэзүү хийдийн бол зохичин ном нь хурал нь их юутай юм уламжлалын хувьд маш их нарийн мөн одоо тэр чихэнд одоо тэр дамжсан тэс дарааллынхаа уншиж гараа бусад одоо хийд орнуудаас зохичин уншлах нь онцлог юм аа. Тэгээд мөн өндөрийн зан назар богдынхаа одоо манчин богдоор одоо гүйллэж ингэж зохиолсон Тасчээрийн сан ус уншиж байна. Мөн өндөр богдын одоо тэр монголчуудыг одоо юм баримталтай байлгахын тухайд одоо зохиосон Жанлав согцол маа буюу Адистийн дэдийг харьлагч матчлан номуудаас бүрдсэн нийт 34 номыг уншиж байна. Эдгээр ном нь бол юуны тухайд яаж уншигддгийг гэхээр энэ хүмүүн төрлөخت нь одоо энэ насанд барцад гардаг, ажил үйлсэн бүтэмжгүй байдаг, мөн одоо саунд зорьсон үеийн одоо даатгахын тухайд ингэж орсон юм нарийн одоо юм
дараалтан уншигдсан уншлага ном байгаамаа. Тэгээд та бүхэндээ одоо Эрдэнэзүү хийдийнхаа энэ их чуулган буюу зочин хурлынхаа болохоор товчхон тайлбарлахад ийм байна. За баярлалаа.